Монголын бурхан шашинтны төв гандан тэгчлэн хэд болон Монгол улсын шинжлэх ухааны академи, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран буддизм ба шинжлэх ухаан сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотноо 2025 оны 10 дугаар сард анхудаа амжилттай зохион байгууллаа. Багш 3 эрдэнд мөргөё. Буддизм ба шинжлэх ухаан сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн хотогт хувилгаад эрдэмтэн лам хуургууд, эрдэмтэн судлаач, хүндэт зочид, сүсгтэн болон та бүхэн энэ өдрийн амар амгалан айлтган мэдчилье. Номын их хүрээ Монголын бурхны шашинтны төв гандан тэгшлэн хийдийн Бацаагаан их зөгчөн дуганд буддизм ба шинжлэх ухаан сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож буй шинжлэх ухааны олон улсын эрдэмтэн судлаач болон та бүхэндээ Монголын бурхан шашинтны төв гандан тэгшлэн хийдийн нийт лам хуургуудын нэрийн өмнөөс талархал дэвшүүлж буйг хүлээн авна уу. Өнөөдөр бидний зохион байгуулж буй буддизм ба шинжлэх ухаан сэдэв бол зөвхөн гүн ухааны онол төдий бус хүн төрөлхтний ирээдүйд чиглэсэн асар өргөн цар хүрээтэй сэдэв юм а. Хүн төрөлхтөн техник технологийн дэвшил, шинжлэх ухааны хөгжлийн ачаар шинэ нээлтүүдийг хийж амьдралын хэв маягийг эрс өөрчилсөн. Гэсэн хэдий ч хүн төрөлхтний өмнө тулгарч буй олон асуудал байгаа нь зөвхөн материалын хөгжил хангалтгүй болохыг харуулж байна. Альберт Эйнштейн тэргүүтэн барууны нэрд эрдэмтэн судлаачид бурхны шашныг хамгийн шинжлэх ухаан шашин гэж тодорхойлсныг бидний энэхүү буддизм ба шинжлэх ухаан олон улсын эрдэм шинжилгээний хурал нотлон харуулахыг зорилоо. Дээрхингийн 14 дугаар далай багш 1980-ад оноос эхлэн дэлхийн шинжлэх ухааны нэрд эрдэмтэн судлаачдтай хамтран олон цуврал уулзалтыг зохион байгуулж хүний оюун ухаан, ухамсар, бяцлаглалын нөлөөг шинжлэх ухааны арга барилтай холбосон үнэтэй туршлага болж байна. Энэхүү судалгааны үр дүнд олон жил бяцлал хийсэн лам хуургуудын дунд судалгааг хийн тэдний тархины бүтцийн өөрчлөлт, анхаарал төвлөрөл, энерги сэтгэл аз жаргалтай холбоотой хэсгүүдийн идэвхжил нь хүний оюун санаа сэтгэлээ удирдах дадал эрг нөлөө үзүүлдэг гэдгийг баталжээ. Иймд өнөөдрийн хурал нь буддизм ба шинжлэх ухааны уялдаа холбоог баттган хүн төрөлхтний сайн сайхан, энх тайван, амар амгаланд хамтын хувь нэмэр оруулах шинэ гарцыг эрэлхийлэх чухам алхам болно гэж байна. Ирээдүйд буддизм ба шинжлэх болон шинжлэх ухааны хамтарсан судалгааг Монголын бурхны шашны тэргүүн оройн дээд учирдаар 10 дугаар богд гэгээ маань улам ихээр хөгжүүлэхэд бид хичээх болно. Ийм байна. Тэгэхээр ер нь бол тарих 2 өдрийн турш үргэлжилсэн хурал нь буддын гүн ухаан, бясалгал, танин мэдхийн уламжлалт судалгааг орчин үеийн шинжлэх ухаантай харьцуулан хэлэлцэх, уялдаа холбоог эрдэм шинжилгээний түвшинд гүнзгийрүүлэх зорилготой юм. Үндсэндээ бас хожимын цагт бол буруу байх
Дэгбажи имэжсэн гява бонсон цогборж рангийн санийн асуудал дэнэ санжаадан баян хилэнцэг хүч хүнч бүүүлд буйныг хотолчуулган болго тэгэд хамгийн чухал нь өөрийн сэтгэлийг одоо машид номохдог гэд. Тэгэхээр энэ дээр одоо тэр улаанаар шараар тэмдгэсэн харж байгаа одоо аяг тахмалгуудаа одоо сэтгэлийн хүртэхүйг одоо эс хянвал эс сахивал эс хамгаалвал эс бомтлуул те зовлон дуннаа гэж. Зовлон дунах нь бодиттой юм а гэж гисэн. Ингэж бол айдсан байдаг юм байна. Тус эрдэм шинжилгээний хуралд Монголын бурхан шашинтны төв гандан тэгшлэн хийдээс тэргүүн хамлам гівш саарамб жавзан дорж буддын гэгэрхүү ба шинжлэх ухааны сорилтууд дэд хамлам ган төмөр буддын гүн ухаан төв үзэл гавж нэм самбуу хүний тарих сэтгэл зүйд бясалгалын үзүүлэх нөлөөний талаарх судалгааны том гавж чаажлсран буддизм дах оюун судлах уу мөн гівш Батцэнгэл буддын сургаал дах энэрэнгүү сэтгэл ба хиймэл оюун ухааны сорилт сэдвээр тус илтгэл тавьсан мэлээ. Квант физиктүүд бүх зүйл тодорхой байна гэж байхгүй альва зүйлийг наривчлан судлах бүр ерөнхий шинжийн одоо хамаарал нь бүдгэрдэг гэсэн ийм одоо онолтой юм байна. Тэгвэл бурхны шашин мөн чанарыг эрэх тусам тухайн зүйлийн одоо мөн чанар улам тодорхойгүй болно. Бүх юмсын эцсийн оршихуй бол зөвхөн хоосон чанар байна гэсэн энэ хоёр хоорондоо бас одоо төстэй юм шиг санагдаж байна. За мөн квант физиктүүд ажиглагч нь ажиглагдсан үзэгдэлд нөлөөлдөг гэж ингэж одоо үздэг байна. За тэгвэл одоо буддын гүн ухаанд бол бодгаалын ухамсараас бүрс тэргүүтний оршихуй хамаарнаа. Ухамсараас хамааралтай гэж. За квант физиктүүд ажиглагч нь бодит байдлыг одоо бүрдүүлдэг гэж ингэж одоо үздэг байна. Тэгвэл буддын одоо гүн ухаанд ухамсар нь мэдэгдэхүүний зөв тогтлын салшгүй нэг хэсгээ. Заавал ухамсараас одоо хамааралтайгаар одоо юм оршино гэж. За тэг квант физикт хамгийн одоо бол юу ч одоо бодитоор оршин тогтдоггүй гэсэн одоо үзэл байдаг гэж ингэж одоо миний хувьд бол ойлгосон. Яг одоо зөв ойлгосон юм уу, буруу ойлгосон юм уу сайн мэдэхгүй. За тэг энэ нь бол одоо буддын гүн ухааны төв үзлийн үнэн мөн чанараасаа бүтсэн юм тоосны төдийч үгүй гэдэгтээ бол одоо төстэй байгаа юм болов уу гэж ингэж одоо ойлгож байна. Буддын гүн ухаан нь хүний ухамсарын мөн чанарыг олон зууны туршид судалж ирсэн. Үүнийг орчин үеийн шинжлэх ухаантай уялдуулах нь мэдлэгийн шинэ гарцыг нээж байгаа юм. Хуралд олон улсын байгууллага, гадаад дотоодын их сургуулийн нэр хүндтэй эрдэмтэн судлаачид оролцож, тарих судлал, хиймэл оюун ухаан, квант физик зэрэг сүүлийн үеийн шинжлэх ухааны судалгаагаа танилцууллаа. За буддизм нь өөр ингэсэн мэдлэгтэй бас салбар хооронд нэг талаас гүүр болж маш сонирхолтой олон зүйлийг судлах боломжтой гэж харж байна. Орчин үеийн шинжлэх ухаанд буддын шашны гүн ухаан, итгэл үнэмшил зэрэг нь хэрхэн эргээр нөлөөлж байгааг бид судалсаар байна. Мөн өөр ингэсэн өнцгөөс буддын гүн ухаанаас санаавч илүү дэлгэрүүлэх боломжтой гэж бодож байна. Сүүлийн 10 гаруй жилд буддын шашныг сонирхох олон нийт эрс нэмэгдсэн. Мөн бясалгалаар дамжуулан хүн төрөлхтөн эрүүл мэндэд анхаарч олон эерэг өөрчлөлтийг гаргасаар байна. Буддын шашныг олон мянган жилийн турш судалсаар ирсэн боловч одоо ч судлах зүйлс маш олон байгааг судлаачид бид харсаар байна. Тиймээс үүгээр дамжуулан шинжлэх ухааны үнцнийг таниулах нь хамгийн чухал юм а. Тус эрдэм шинжилгээний хурал нь олон улсын шинжлэх ухааны судлаачид болон Монголын эрдэмтэн, лам хуврах судлаачдыг нэг дор цуглуулж, буддын гүн ухааны онол сургаал ба орчин үеийн шинжлэх ухааны ололт, судалгааны чиг хандлагыг харьцуулан хэлэлцэх зорилго агуулсан юм. Уламжлалт мэдлэг ухаан соёлыг өөрийн орчин үеийн шинжлэх ухаантай холбож чадсанаар бидний одоо амьдралд эерэг өөрчлөлт үр дүн гарах нь бол гарцаагүй юм. Буддизмд бол аливаа нэгэн зовлон мэдхгүйгээс үүсч бий болдог гэдэг. Харин тэр зовлонгийн эсрэг тал жаргал нь бидний мэдлэг ухаанаас бий болно. Тэгтэл мэдлэг дотор бол маш олон янзын мэдлэг байгаа. Тэгэхээр бид нар гарцаагүй одоо энэ шинжлэх ухааны энэ олон янзын одоо мэдлэг ухаанаас туршлага судалт суралцаж хослуулж үүний одоо үр дүнгийн бол одоо өргөнөөр хүртэх юм боломжтой. Тэгээд энэ нь цаашдын одоо бидний амар амгалантай сайхан амьдрахын төлөө одоо ийм ач тусаа өгнө гэж найдаж байна. За энэ хурал дээр үндсэн одоо 4 сэдвийг сонгож авсан. Энэ 4 сэдвэр бол маш их сонирхолтой одоо хилцүүлгүүд илтгэлүүд одоо явагдаж өндөрлөж байна. Олон нийтийн зүгээс бас их одоо таатай сайхнаар одоо хүлээж авч байна. Тэгээ ер нь бол бид нэр цаашдаа Монголын бурхны шашинтны төвийн зүгээс одоо энэ үйл ажиллагааг үргэлжлүүлэн одоо явуулах, цувралаар явуулах, мөн одоо өөр бусад одоо салбар оюун ухааныг хөгжүүлэх энэ тал дээр бол одоо илүү анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Энэхүү хурал буддын гүн ухаан ба орчин үеийн шинжлэх ухааны харилцан уялдаа
сэтгэл оюун, технологийн сорилтуудыг өргөн хүрээнд хилцэх чухал талбар боллоо. Аливаа эрдэм шинжилгээ судалгааны үр дүн бол хүнд, нийгэмд өр өгөөж нь тодорхой хэмжээгээр хүрч наалдж явах ёстой. Тэг хиймэл оюун ухааны сэдэв бас нэлээд сонирхолтой байл. Ялангуяа хиймэл оюун ухааныг ярихад, хиймэл оюун ухааныг хэрэглэхэд хүн төрөлхтөнд ямар асуудал тулгарч болзошгүй вэ? Ялангуяа ёс суртахууны асуудал, нийгмийн сайн сайхны асуудал зөвхөн хэсэг бүлэг улсуудад хиймэл оюун ухааныг ашигтай тийм арга хэлбэрээр ашиглаад байх уу? Харин хиймэл оюун ухааныг олон нийтэд хэрэгтэй ийм чиглэлээр одоо цааш нь хөгжүүлэх үү гэдэг дээр одоо буддийн эрдэмтэн судлаачид ялангуяа ёс зүйн асуудлыг нэлээд хөндөж ярьсан нэг сонирхолтой ийм одоо хэлцүүлэг боллоо. Хүний үн цэнийг бол энэ бас төдийлөн төлөөлж чадахгүй байна гэж нэг ялангуяа буддизмын эдгээр одоо суурь зарчмууд хүний төлөө хүний тусыг бүтээх гэсэн энэ одоо зарчмууд бол энд одоо AI-д бол байхгүй байна гэж нэг ялангуяа хүний одоо сэтгэл хөдлөлийг бол AI давтаж чадах уу гэдэг дээр бол маш их том асуудал гарч байгаа маа. Бодит байдлын одоо үндсэндээ эцсийн одоо мөн чанар нь юу юм бэ гэхлээр бол одоо шүтэн хоосон чанар гэдэг чинь үндсэндээ юу юм бэ гэж одоо хялбар хэлээр хэлэх юм бол хоосон чанар гэдэг нь бол бүх одоо юмс үзэгдлийн одоо эцсийн мөн чанарыг хэлж байгаа маа. Тэг гадаадын таван эрдэмтэд маань ер нь тавуулаад бас ихээхэн мэдлэгтэй, туршлагатай ийм нэр хүндтэй эрдэмтэд ирсэн байна. Тухайн салбар судлагдахуунаараа. За энэ дотор бол бас нэг онцлох юм нь бол хоёр одоо буддийн шашны сахил санваартай хоёр эрдэмтэн судлаач ирсэн. Энэ бас өнөөдрийн энэ хурлыг нэлээд онцлогтой болголоо. Өдөгөө илтгэл дээр гарч ирсэн баха. Энэ охины шашны бясалгал хийхэд гэрлийг одоо бясалгадаг нь их чухал үүрэгтэй байдгаа гэж хэлсэн санагдаж байна. Энэ талаар жоохон ч гэсэн тодорхойлж өгөхгүй юу? Яагаад гэрлийг бясалгадаг юм болоо энэ бясалгалт дээр хэл асуу. Гэрэлтэй холбоотой нэлээд юм болчлоо доо. Яг ер нь гэрлийг бясалгах биш тийм ээ. Гэрэл орчин үеийн шинжлэх ухааны өнцгөр бол гэрлийн чиг үүргийг бясалгалд ашиглаж байгаа л хэлбэр байхгүй юу? Түүнээс зөвхөн гэрлийг бясалгаж байгаа зүйл биш. Энд хүрэх арга зам нь маш нарийн төвшөндөө гэрлийн мөн чанарыг ашиглаад гэгэрхүүн үйл явцаа ойртуулж гинэ л гэсэн санаа. Гэгэрхүүн үйл явц. Өөрөөр хэлэх юм бол бясалгалын олон үе шатуудыг энэ гэрлийн мөн чанарыг ашиглаад тэгэхээр энэ мөн чанар нь өөрөө квант физикийн үүднээс харах юм бол гэгэрэлд хүргэж болох нарийн долгион бөөмсийн хоёрдмол шинжтэй ийм зүйл байна л гэж. Түүнээс зөвхөн гэрлийг би бас буруу хэлсэн байна. Гэрлийг бясалгалаараад гэгэрэлд хүрнэ гэсэн зүйл биш шүү дээ, тэр арга зүй бясалгалын тэр үүрмэц арга зүйг гэгэрхүү үйл явцад ашиглаж байна л гэсэн. За би нэг доктортой баярлалаа. Буддийн мэдлэг ухаан, гүн ухаанд хамгийн чухал зүйл бол шүтэн барилга, хоосон чанарын тухай ойлголт. Тэгэхээр энийг квант физиктээр хэрхэн хөрвүүлж ойлгох уу? Квант физикийн адил төстэй параллел явж байгаа ойлголт тогтхоонтой хэрхэн харьцуулж судлах болох боломжтой вэ гэдгийг л гаргаж ирэхийг зорьсон. Тэгээд өчигдөр би хуралд илтгэлээ хэлэлцүүлсний дараагаар нэлээд олон асуултууд бас гарч ирж байлаа. Тэгэхээр энэ олон гүн гүнзгий асуулт гарч ирж байгаа нь энэ илтгэл бас тодорхой хүмүүст хүрсэн юм болов уу гэж ингэ санагдсан. Буддийн сургаал нь хүний сэтгэлийн гүн гүнзгий судалгааны үнэт төв юм. Үүнийг шинжлэх ухаантай холбох нь танин мэдхүйн шинэ боломжийг нээж байна. Тэгэхээр энэ хамтархаас үр аргагүй болж байгаа бясалгал гэдэг маань бурхны шинж байдаг. Тэр бясалгалыг чинь үнэхээр хүний одоо амьдралын сайн сайхан аз жаргал эрүүл мэндэд эргээр нөлөөлөд байгааг шинжлэх ухаан эргээд нотлоод байгаа. Тэгэхээр үгүйдээхэд энэ судалгаа нотлохыг цааш гүнзгийрүүл хөрвүүлжүүлэхэд нөгөө бясалгалыг тайлбарлах, хийх, хөтлөх, бүдийн шишний лам хуургууд нь дээр судалгаа шинжилгээ, судалгааны арга зүйгээ хийж чадах эрдэмтэд нь хоёр талаас нийлэх юм бол илүү их цаг хэмнэсэн хүн төрөлхтөнд сайн сайхныг авчрах нь илүү хурдан түрхэн байх болоочин иймэрхүү сэтгэл зүйд болоод одоо хүний
физиологид гарч байгаа бодит өөрчлөлтүүд яагаад гарч байгаа вэ гэдгийг одоо бүдийн шин сэтгэл судлалын үднээс энэ механизмыг нь одоо чадан ядан тайлбарлах ийм санал дэвшүүлээд за мөн хоошид за нийт ер нь энэ төрлийн судалгаа болоод ялангуяа энэ төрлийн одоо мета анализтэй судалгаанууд хийхэд юу ер нь шаардагдаж байгаа. За Монголд энэ төрлийн судалгаа хийх ер нь ямар нөхцөл байна гэдэг талаар өөрийнхөө санал бодлыг дэвшүүллээ те. За мөн дүнчлэн одоо анхаарал сарнидах юм бол та бүхний сэтгэлийн тогтвортой байдал сүргээр нөлөөлж байна. Ажлын чин үр дүнд бол одоо сүргээр нөлөөлж байна гэсэн үг юм байна. За тэгэхээр бид нэр яг энэ анхаарал сарнидаа яг чаналтандаа байлгах юм бэ гэж. Тэгэхээр үүний одоо гарцсан бол буддизмд бол маш тодорхой заагаад өгсөн байдаг. Апанасажисуудад юу гэж хэлсэн бэ гэхлээр би өөрийнхөө одоо анхаарлыг сарнах, анхаарнаа тогтоохын тулд бол би бясалгалын бясалгалын одоо замаар би эднийг зохицуулдаг гэж хэлсэн байна. Гэхдээ одоо ер нь шашин буддизм болоод шинжлэх ухаан хоёр бие биендээ одоо ойлгох төдийгүй ерөн зүгээр ямар ч хүмүүс хоорондоо ойлголцох, нягтрах, зөвшөөрөх, ямар ч үзэл бодолтой бай, ямар ч итгэл үнэмшилтэй бай, энэ ойртон нягтрна гэдэг маань сайхан зүйл л дээ, сайхан зүйл. Ийхүү Монгол улсад анх удаа зохион байгуулагдсан Буддизм ба шинжлэх ухаан олон улсын эрдэм шинжилгээний хурал нь шинжлэх ухаан ба буддын гүн ухааны нийтлийг баталгаажуулсан түүхэн ач холбогдолтой үйл явдал боллоо.